Усангийн удирдлагуудыг одоо хурал Усангийн гайлын газар дээр боллоо. Энэ хурлын одоо ач холбогдол энэ байгууллагууд ингэж хурлдаг юм байна. Энэ хурлал бас мэдээлэл өгөх тийм ээ. За Увсан аймгийн заставын хүрээний одоо 26 агентик хэлц байгаа. За мөн одоо аймгийн сургууль цэцэрлэгийн одоо захирал цэцэрлэгийн эрхлэгчнийг одоо хамруулсан 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байгууллагын дарганы цуглаан аймаас даваа гарагийн 13 цагаас болдог ийм уламжлалтай. За Урдам аймгийн засгийн хамгаалалтын газар дээр бас хурал цуглааны хийдэг байсан бол 2025 он гарснаар за Увсан аймгийн одоо агентлаг хэлтсүүдээр явж ингээд хурлаа хийдэг болсон. За энэ юу гэхээр тухайн байгууллагын тийм ээ бас ажлын уялдаа холбоо, за хамтран ажиллах талаар болон за тухайн байгууллагын одоо соёл болон алсын хараа зорилго зорилт ер нь ямар үйл ажиллагаагаар одоо тухайн байгууллага ер нь ажлаа явуулдаг юм бэ гэдэгтээ бас танилцж явуулдаг нь бас илүү үр дүнтэй гэж хардаг. Тэгээ өнөөдөр манай Увсан гайлын газар тэгж бас ингээ хурлаа зохион байгуулалт явуулаа. За Увсан гайлын газрын хувьд бол бас боршоо тисксэн одоо гайлын үйл салбартаагаар үйл ажиллагаа явуулдаг. За боршоо бомтын одоо шинжилэл маань бас хийгдснээр орчин үеийн одоо дэвшил техник технологи одоо ашиглах одоо хийн шалгалтын тоног төхөөрөмжүүд бас бүрэн шишигтэй явж байна. За одоо татаа уулзлах бас нэг асуултаа суучих. Ер нь хүрэл тэжээлийн нөгөө гайлын дотор тэглэнэ гэсэн мэдээлэл 10 сард гарсан. Гэхдээ нөгөө албан ёсны сүлжээ мэдээж агуулгатай тэжээлийн татвар бол тэглээг өгсөн мэдээлэл авсан. Энэ тал дээр хаалт өгч. За яг одоо өнөөдрийн байдлаар бол одоо хүрэл тэжээлийн хөнгөлт бол одоо эдэгтэй юу?